Миний хувьд 1996 оноос эхлээд одоо парламентын сэтгүүлчээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 9 удаагийн парламентын 8-д нь ажиллаж байна. Тэгээ парламентын сэтгүүлч байх гэдэг нь одоо нэг талдаа нэр хүндтэй, нөгөө талдаа маш хариуцлагатай ажил гэж ойлгодог. Тэгээ парламентын сэтгүүлчдийн хувьд бусад салбар чиглэлийн одоо сэтгүүлчтэй харьцуулахад бас онцлог бий. Спортын сэтгүүлч зөвхөн спортоо ярьдаг. Эрүүл мэндийн сэтгүүлч бол эрүүл мэндийн салбарын асуудлуудаа хүнддэг. Байгаль орчны сэтгүүлч байгаль орчны асуудлаа ярьдаг. Парламентын сэтгүүлч бол олон салбар чиглэлийн бас ойлголттой, мэдлэгтэй байх шаардлага үүсдэг. Тэр тусмаа эрх зүйн мэдлэг ойлголт бол одоо байх ёстой. Энэ бол эрх зүйн чиглэлээр хуулийн мэдлэгээр зэвсгэлсэн байх учиртай гэж ойлгодог. Тэр тусмаа үндсэн хууль, улсын хурлын хуулиуд бол парламентын сэтгүүлчийн өдөр тутмын одоо гарын авлаа ширээний ном байх учиртай. Тэгээд эрх зүйн талын энэ мэдлэг ойлголтоо тэлхэд энэ удаагийн сургалт бол маш чухал нөлөөтэй ач холбогдолтой болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд парламентын тамгын газар, парламентын удирдлага үеийн одоо парламентын тамгын газар бол ер нь парламентын сэтгүүлчтэй холбоотой хамгийн ойрхон түншлэгч байдаг. Өөрөөр хэлбэл парламентын мэрэгсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд одоо хамтарч ажилладаг олон удаагийн бас сургалтуудыг зохион байгуулж байсан. Энэ удаа бас илүү өргөн хүрээтэй олон сэтгүүлчдийг хамарсан олон өдрийн сургалт зохион байгуулж байна. Энэ бол одоо цаашдаа бас парламентыг аль болох нээлттэй байх, хил тод байдлыг хангах, олон нийтэд одоо зөв мэдээлэл хүргэхэд сэтгүүлчдийг зэвсгэлсэн сургалт болж байна гэж ойлгож байна. Парламент бол сэтгүүлчдэд хэвлэл мэдээлэхэнд нээлттэй байх нь хамгийн гол чухал шаардлага байдаг. Сэтгүүлчд бол бодиттой мэдээллийг л олон нийтэд хүргэх ёстой. Энэ хооронд одоо гүүр болоход энэ сургалт бас үр дүнтэй болж байна гэж байна.